Сайн уу? Таад мэдсэн үү? Миний өмнө хэлсэнчлэн электронуудын тоо өөрчлөгдөхөд элементүүд өөрчлөгдөж идэг те. Тэгвэл нейтрон буюу бид хэдий яриаггүй үлдсэн атомын жижиг хэсгүүдийн тоо өөрчлөгдөхөд тухайн элемент хэвээрээ байх ч гэсэндээ тухайн элементүүдийн дүрс нь хувираад өөр шин чанартай болж идэг. Түүнийг нь бид нар изотоп гэж нэрлэдэг. Тиймээс яг энгийнээр хэлэхэд электронуудын тоо өөрчлөгдөхөд өөр элемент болох юм байна. Харин нейтроны тоо өөрчлөгдөхөд өөр дүрс хувирал буюу изотоп болох юм байна. За үүний нэг жишээ нь ус төрөгч байдаг. Бид нарт яг одоо ус төрөгчийн үндсэн хэлбэр буюу протон гэж байдаг. Нэг протонтой, нэг электронтой. Ингээд нэг байхад энэ дээр нэг нейтрон нэмэгдээд ороод ирэх юм бол тэрийг бид нар deuterium гэж нэрлэдэг. Ус төрөгчийн 2 изотоп гэсэн. За үүн дээр 2 нейтрон нэмэгдээд ороод ирэх юм бол бид нар тэрийг тритиум гэж нэрлэдэг. Харин хэрэглээг нь ярих юм бол яг үндсэн элементийн шин чанар өөрчлөгдөхгүй ч гэсэндээ уралд орох шинж нь өөрчлөгдсөний улмаас яг хэрэглээ нь бас өөрчлөгдөж идэг. За изотопуудын хэрэглэнээс гэх юм бол deuterium-ийн хэрэглээ нь цөмийн хүчээр ажилладаг лаборатори дотор маш их энерги үйлдвэрлэхэд ашигладаг бол тритиумын хэрэглээ нь гэх юм бол цөмийн бөмбөг хийхэд ашигладаг. Сонирхолтой байгааз. За өөр мэдмээр байгаа изотопуудын талаар мэдмээр байгаа өөр зүйл байвал комент бичээрэй. За бас ойлгоогүй зүйл байх юм бол профайл руу ороод өмнөх бичлэгүүдийг үзээрэй. За. Хэлхээ мартсан биш. Баяр таа.